Минийхөө бусад хүүхдүүдийн мэдэрдэг зүйлсийг адилхан л мэдэрдэг. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ сонсогчдоо бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар эхлээд бэлэн болсон байна. За ингээд радиогийн 1-р студид найруулагч Мэдзүү, хөтлөгч Оюка Одгонор байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Асах гэрэл баясгал төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Оюун Чимэг, сургалтын координатор Дүлгөөн нар маань ирсэн байна. За тэгээд нэвтрүүлгийн эхний асуултыг болохоор Оюун Чимэгээс асуу гэж бодож байна. Тэгээд одоо аутизмтай хүүхдтэй бас ээж хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ аутизмтай ах яаж учирж ив тэгээд энэ төрийн бус байгууллага бас хизээ ингээд байгуулгаад ингээд холбогдож эхэлсэн байна. Энэ талаасаа эхлээд ярээ. Зөв. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та нартай баярлалаа. Тийм. Аутизмтай холбогдсон түүх маань гэх юм бол 2021 он. Тий 21 онд манай хүү 3 нас арай хүрээгүй байсан юм байна. Тий тэр үед болохоор нэг хүүхдээ яг аутизмтай гэдээ онцлуулж исэн. Тэгээ яг ковид үед болж таарсан. Тий тэгээд яг энэ үеэс эхлээд бид ер нь бол яг тэр ковидын үеэр дөнгөж хүүхдээ Монгол улсад онцлуулж лэмцэн гэх юм уу да. Тий бас ер нь юм пандемикийн үеэс болохоор яг тийм байсан. Тэгээд энэ үеэс ер нь бол яг ингээд нэг аутизмтай ингээд төв тавилангаар холбогдоод хэдэн жил болж байгаа гэсэн үг юм дээ 21 оноос хойш тийм 5 жил ингээд яг энэ салбар руу бас ингээд хөв тавилангаар л орж ирлээ дээ тийм. Тэгээд одоо төрийн бас байгууллагын талаар нөгөө нэг хизээ анх яаж байгуулагдчихсан талаараа яриул. За 22 оны 11 сард манайх бол төрийн бас байгууллага байгуулсан. Тийм тэгэл яг энэ салбартаа ингээд холбогдсон юугаараа л тийм тэр үед бол одоо манад яг аутизмын чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг газар бас ховорхон байсан. Нэг тийм 2 аутизмын төв байсан баха. Тийм нэг нь үйл ажиллагаа явуулаад арай жил болоогүй. Нэг нь одоо арай 1 2 3 жил болсон байсан уу? 4 5 жил болсон байсан гэдэггүй ямар ч байсан юм 2 байгууллага тийм 3 дахь байгууллага болж ерөөхдөө ингээд гарч ирж байсан. Тийм зан үйл заслын тийм зан үйл заслын чиглэлээр ерөнхийдөө одоо дагнаад үйл ажиллагаа эхэлсэн гэх юм уу та. Одоо ингээд түрүүн хэдүүлээ нэг ярилцсан шүү дээ тий. Ингээ аутизм чиглэлээр одоо бид тэр хүүхдээ анх онцлуулж ирсэн үед айгу ховор байсан тий. Одоо ийм төвүүд тэнгууд сая ингээд ярьсан чинь нэлээд олон байгууллагууд байдаг болсон байна шүү дээ. Тэгэхээр тэрний хажуугаараас мэдээллүүд айгу хөгжсөн эцэгчүүд нь ч гэсэн айгу тийм мэдлэг боловсралтай хүмүүс байдаг болчих. Тэгээд одоо ямар газар ингээ хүүхдээ яах вэ онцлуулсан дөнгөж оншоо авсан хүүхдэд чинь ингээ эцэгчүүд нь хаана хандах уу ямар байгууллага тандах уу ямар сургалтанд явах уу гэдэг маш их хэрэгэлцэж байгаа шүү дээ энэ олон төвүүд дундаас. Тэгэхээр танайх яг ямар үйл ажиллагаа явуулдаг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Зөв. Одоо тий яг ингээд 23 оноос манайх яг сургалтын үйл ажиллагаа яг 23 оны 1 сараас эхэлсэн. Тэр үед тэгээ саяны 2 байгууллага байсан гэдэг чинь шүү дээ. Сая бид хэд нэг аутизм ба боловсрал гэдэг 4 сарын 1-нд аутизмыг танилцах сар зориулаад нэг юм олон улсын хурал хийсэн. Тэр хуралдаа зориулаад бид нэг ихтгэл бэлдсэн байхгүй юу? Ер нь Монгол улсын одоо ингээд аутизмтай хүүхдэд ажиллаж байгаа нөхцөл байдал яг ямар байгаа юм бэ гэд ингээд судалгаа хийгээд үзэнгүүт за аутизмын төвүүд байна, аутизмаар дагнсан төвүүд байна, за спорт заслын төв байна. За тэгээд нөгөө улсын тусгай одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд байна. За тэгээд тусгай сургууль байна, тусгай цэцэрлэг байна, хил заслын төвүүд байна. За тэгээд нөгөө дэмжих төвгээд сүүл үед яригдаад байна шүү дээ. Энэ дэмжих төвүүд байна. Эдгээр маань нийлээд ер нь бол 100-аад байгууллага болсон байна. Тийм. Тэгээд одоогийн байдлаар бол бид хэд яг нөгөө 3 оны эхнээс бол яг зан үйл заслын абач терапи чиглэлээр одоо үйл ажиллагаа эхлээд бас яг арай нэг юм стандартын дагуу ажиллахыг хичээгээд тий эдгээр хүүхдүүд чинь бас ер нь нэг юм яг юм мэрэгсэн байгууллага хэрэгтэй гэдэг үүднээс бид яг стандартаа барьж авахыг хичээсэн. Турк улсын алгий гэдэг тусгай боловсролын төвтэй хамтарч ажиллаад за тэр байгууллагатай ерөнхийдөө яг ямар учраас хамтарч ажилласан. Туркид одоо зөндөл төвүүд байгаа шүү дээ. Тэгээд яагаад хамтарсан бэ гэхээр одоо мэрэгсэн зан үйлийн шинжээчдийн одоо зан үйл засалчдын дэлхийн нийгэмлэг холбоо гэдээ байгаа. Тэр холбооны одоо мэрэгсэн зан үйлийн шинжээч гэдэг юм BCB гэдэг сертификаттай
хүн одоо манай хамтарч ажилладаг сургуульд ажилладаг. Энэ хүн маань болохоор манай зөвлөхөөр одоо байгууллагын цагаараас ажиллаад манад одоо нөгөө зан үйл заслын АБА терапи зан үйл заслын хөтөлбөрийн одоо BB-MAP гэдэг юм хөтөлбөрийн нэвтрүүлж аль биесээр нэвтрүүлж өгөөд за тэгээд багш болон сүүчнүүдийн маань болохоор энэ хүн бас одоо бэлдэх эрх бүхий ас хүн тий. Тэгээд энэ хүнээрээ бэлдүүлээд ингээд үйл ажиллагаа эхэлж байсан. За тэрнээс хойш бол бид нар за үйл ажиллагаа бол бас нэлээд бас одоо юу гэх өргөн дэлгэр бас энэ салбартаа бас ингээд нэг жоохон одоо юу гэх тий үйл ажиллагааныхаа зарварыг өргөтийг хичээгээд явж ирсэн. Тэгээ зан үйл заслын ганцаарчсан сургалтаас хойш бол манайх одоо аутизмын онцлогоо хийж эхэлсэн. 24 оны 11 сараас эхлээд бид нар одоо ADOS 2 ADOS 2 гэдэг энэ аутизмын онцлогоо бол хийж эхэлсэн. За тэгээд бас нөгөө улсаас бас нэг юм тодорхой хэмжээний одоо энэ чинь нөгөө бид хэд бол өртөг зардлаа бууруулж чадахгүй тий ингээд бас ингээд аутизмтай хүүхдийн сургалт бол тодорхой хэмжээнд үн хүртэг өндөр байгаад байдаг. За миний эхний нөгөө нэг мөрөөдөл бол түүрхэд бас нэг хүүхд аваад явж байсан байхгүй юу. Тэгээд бас нэг юм түүрхийн хэмжээний тий олон хүмүүс хүүхдээ аваад гэр бүлээ аваад байр орноо түрээслээ тий ингээд ер нь эцэг эхчүүд явж байсан энэ үед за ингээл айгүй зардалтай амьда айгүй юутай амьда бас нэг Монголдоо ингээд за өөрөө хүүхдийн төлөө мэдээж нэгдүгээр тавтаа бас ингээд зориод энэ төвийг нээх хэрэгтэй юм байна. Хоёрт бол одоо ижил асуудалтай гэр бүлүүд хүүхдүүдтэй бас нэг тодорхой хэмжээнд байх гэсэн тус болох хөднөөс те Монголд ингээд үйл ажиллагаа явуулдаг цөөхөн байгаа юм чинь нэг юм байгуулъя гэд ингээд эхэлж ирсэн. Тэгэл тэрнээс хойш бол ингээд юу яаж чинь да дэмжих төвийн үйлчилгээ гэдэг ингээд би тий нөгөө өртөг зардлаа бууруулж чадахгүй байсан учраас усаас бас ингээд айгуу сайхан нөгөө нэг юу боломж гарч ирсэн. Тий одоо ингээд нэг тодорхой хэмжээний санхүүжилтийн ус ингээд өгчдөг. За тэгээ эцэгхээс бол одоо бас багахан хэмжээний төлбөр бас боломжийн төлбөр ингээд эцэгхээс гардаг. За тэгээд бид хэд ч бас нэг цагийн сургалт энэ төргээд богино хэмжээний сургалт явуулдаг гэсэн бол дэмжих төвийн сургалт маань бас нэг юм урт хугацаанд олон төрлийн хөтөлбөрөөр ингээд хүүхдэд үйлчилгээ үзүүлж болох юм сайхан боломж нэгдээд бас яг нэг нээлттэй тендер зарлаад тэнд дөрвөн жилийн сүүлийн тендерт нь ороод бид нар 10 сараас эхлээд энэ дэмжих төвийн үйлчилгээг он тусдал үзүүлсэн. Тэгээд энэ жил бас тендер зарлагдсан. Тэгээд тэн дээр бол нөгөө нэг бас шалгараад одоо дэмжих төвийн үйлчилгээгээс үзүүлээд явж байгаа. Манай байгууллагын хувьд бол яг за дэмжих төвийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ дэмжих төвийн үйлчилгээг болохоор Эрдэнэтэд манайхаас нэг салбартай. Эрдэнэтэд 25 хүүхдийн бас энэ үйлчилгээг үзүүлж байна. Улаанбаатарт болохоор 40 хүүхдэд бас ингээд тийм дэмжих төвийн бас үйлчилгээ үзүүлээд явж байна. За хоёрт нь бол ингээд за 3 дахь үйл ажиллагааны чиглэл бол ингээд дэмжих төв байсан. За тэгээд мэдээж хэрэг бас юу яадаг эцэг эхчүүдэд зориулсан сургалт энэ төр бас тодорхой хэмжээнд явуулна. За тэгээд дээрэс нь нэг руугаа ч ихсэн одоо өрхийн эмнэлгийн эмчнэр энэ төрт те тодорхой хэмжээний бас сургалтуудыг явуулж ирсэн. Энэ бол нэг хамтын ажиллагаатай газруудаар бас нийгмийн хариуцлага хүрээнд бас ажлууд ингээд хийгээд явдаг. Эцэг эхчүүдэд зориулсан бас сэтгэл зүйн зөвлөгөө тэр өгөөд за хүүхдэд зориулсан бас нэг тоглоомын засал хийсэн засал энэ төр гэдэг тиймэрхүү зүйлсээ тэгээд ер нь бол яг үйл ажиллагаа айл болох ч аа тийм дэлгэрүүлэл явчихна. Дараагийн асуултыг сургалтын координатор Дөлгөнөөс асуумаар байна. Одоо яг сургалтанд хэдээс хэдэн насны хүүхэд хамрагдах боломжтой юм. Тэгээд урт хугацаанд ер нь сургалтанд хамрагдах боломж байдгүй. Хэрвээ одоо танай байгууллагын сургалтыг сонирхоод хүүхдээ одоо хамруулъя гэвэл бас холбогдох мэдээлэл юмнууд бас өгвөл зүгээр юм тийм. Яг эхлээд эхний шатанд яах хэвтэй, дараа нь яах хэвтэй. Эхлээд ямар ч байсан эцэг эхчүүд маань хүүхдээ онцлуулсан байх хэвтэй тийм. Тэгтээ заавал бас онш авах шаардлагагүйгээр эцэг эхчүүд маань би хүүхдэд онш тавиулмааргүй байна гэдээ бас ирдэг тохиолдол байгаа. Тэр үед ер нь бол манай төв шууд хүлээж авна. Харин хүүхдэд хамгийн ихний алхам болох үнэлгээг гин. Тухайн хүүхд маань яг ямар төвшөнд байгаад байгаа юм те. Хэдий тэр хүүхд маань 5 настай ч гэсэндээ яг хөгжлийнхэн төвшин 2 настай хүүхдийн төвшөнд байна уу те, ой хагастай хүүхдийн төвшөнд байна уу гэдгийг ер нь бол үнэлнэ. За тэрнийхээ дараа тухайн хүүхдэд үнэлгээн дээрээсээ тулгуурлаад тухайн хүүхдэд тохирсон яг хөтөлбөрийг гаргаж ирдэг. Ой 2 сартай хүүхдээ одоо төвшин яг ямар байдгийг тэр чадваруудаас эхлээд ер нь бол 5 хүртэлх насны тухайн хүүхдийн насанд яг тохирсон хэмжээ хүртэлх чадваруудыг суулгаж шүхэр хөтөлбөр ер нь боловсруулж өгдөг гэсэн үг. Тэдээс хэдэн насны хүүхдүүд хамрагдав? Манайд бол яг хөвчлэн 2-оос ирдэг. Тэгтээ ой 8 сартай,
6 сартай ч юм хүүхдүүд ер нь бол ирж исэн. Тэд нар маань тодорхой хэмжээнд үйлчлэгийг аваад тийм явж байгаа. Тэгээ одоо бүр ингээд том болсон хүүхдүүд байна. 2 настай ирээд одоо ингээд 5 настай болсон хүүхдүүд ингээд бас байна. Үнэлгээний тухай ярьлаа л да. Энэ үнэлгээ яг AB терапинд зориулсан үнэлгээний тухай ярьж байгаа юу? Эсвэл эдос 2-ыг ярьж байна уу? Нэг веби одоо би түрүүнөө хэлжсэн шүү дээ. Аба терапи гэд манайх одоо зам үйл засгийн сургалт явуулж байгаа. Тийм. Энэ сургалт маань болохоор ABS хөтөлбөр гэд веби map хөтөлбөр гэдэг юм хөтөлбөрүүдтэй байдаг. Тэгээд манайх болохоор эхнээсээ нөгөө веби map буюу одоо хэл яриа харилцаа нэг юм шиг дэвнждэг энэ одоо хөтөлбөрөөр нь үйл ажиллагаагаа эхэлсэн. Тийм. Одоо тэгэл үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа эхлээд орж ирж байгаа хүүхдийн төрөнд манай төлөв координатор хэллээ. Хүүхэд болгондоо веби map үнэлгээгээ хийж гин. За тэгээд тэр үнэлгээ ч юм бол ер нь үнэлгээнийхаа одоо анх орж ирсэн үнэлгээгээ бол бид нэр ингээд саруулган тайлан өгөөд ер нь хүүхэд маань ямар төвшөнд өөрчлөгдөд байгаа, юу нь өөрчлөгдөд байгаа гэдгийг одоо тэр ганцаарчилсан хувийн төлөвлөгөөг харж тэр хөтөлбөрийнхаа дагуу хичээл терапи маань ороод тэгээд үр дүнгээ ингээд хэмжээд явдаг байгаа. За тэгээд BCBA-тэй координаторуудтай ажиллаж байгааг юм бас ач холбогдол нь юу юм? Энэ хүүхдэд энэ хөтөлбөр маань одоо таарад байна уу, урамшуулсан тохироод байна уу, тэ эсвэл энийг өөрчлөх ёстой юу гэд ингээд ер нь бол ингээд байнгын ингээд одоо ер нь бол ингээд хүүхдүүдээрээ бас ингээд юу яагаад явдаг. Манай одоо сургалтын координаторууд бол яг угаасаа сургалтын байгууллага юм чинь сургалт хөгжлийн процесс бол нэлээд ингээд нэг юм одоо юу гэх бас нэлээд сайн явуулахыг хичээдэг. Тийм тэн дээрээ ингээд нөгөө ер нь 14 хоног болгон одоо нөгөө нэг зам үйл засал терапистууд дээрээ юу яадаг одоо координаторууд маань ороод ажил мэргэжлийн те одоо мэргэжлийн ур чадвар, хувийн ур чадвар талаас нь үнэлгээ хийгээд явдаг. За хүүхдийн маань одоо төлөвлөгөө энэ хүүхдээр маань тохироод байна уу? Тэ энэ эсвэл одоо энэ хүүхд маань хөвчгүй удаад байна уу гэдэг дээр анализ хийгээд ер нь бол хэмжээд датагаа хараад за тэгээд үнэлгээтэйгээ хараад ингээд ер нь бол байнгын ингэж 14 хоног болох ингээд явдаг. Тийм. Одоо ямар нэг хөтөлбөрүүд ер нь эхлэхийн өмнө яг одоо тэр тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө үнэлгээ хийдэг шүү дээ, тий. Энэ үнэлгээг яг аутизмын онцлогооны үнэлгээтэй эцэгчүүд маш их андуурдаг, тий. Тэгэхээр одоо аль алийг нь хийдэг байгууллагын хувьд энэ хоёрын ялгааг бас эцэгчүүдэд таниулж танилцуулж өгөөч. Ялгааг нь тий. Нөгөө нэг жишээс нь сайн нэг ээж тэгсэн. Нөгөө нэг сургалтын дэд очичоод үнэлгээ хэлгэн гээл очисон гинэ. Тэгээ үнэлгээ хэлгэн очисон чинь нөгөө нэг бас нэг хөөрхөн үнэтэй тэр нь тэгээд гараад ирсэн чинь нөгөө шал өөрхөн төсөөсөн шал өөр үнэлгээ хийсэн чинь айгу ингээд толгой нэрхсэн ингээд явж байгаа байхгүй юу? Буруу ойлгоод аутизмын үнэлгээгээд очичоод тэгсэн чинь сургалтын үнэлгээ хийсэн тиймэрхүү тохиолдол байдаг. Тэгэхээр тэн дээр тэр энэ ялгааг бас зөв. Би тэд болохоор бас энэ дээр жоохон нюанстай. Яг ямар нюанс гарч ирээд байдаг вэ гэхээр би тэд ингээд оншилгоо гэд ярьчаар одоо оншийн маань яг албан ёсоор сэмүүд тавиад байдаг. Яг үндэ бол энэ нөгөө оншилгоонд орж тусалж байгаа үнэлгээ шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр ингээд тий уг нь бол оншилгоо гэж эцэг эхчүүд талаасаа яриул эцэг эхчүүд аягүй ойлгох гээд байгаа байхгүй юу. Тэнгүүд би тэд оншилгоо гэд ярихаар тэнд эмч нартай бас ингээд нөгөө зөрчилдөхөд байдаг оншилж байгаа газартай тэ зөрчилдөхөд байдаг байхгүй юу. Тэрнээсээ яг ингээд эдос 2 гэдэг маань бол яг аутизмын одоо яг оншилгооны л одоо манай сэмүүдтээр хийж байгаа үнэлгээ гэсэн үг шүү дээ тий. Тэр байна. За веби map гэдэг байгаа маань болохоор яг манай сургалтанд ирж байгаа хүүхэд болгон дээр хийгддэг одоо хэл яриа харилцаа нийгэмшгүй одоо хүүхдийн одоо 17 төрлийн суур хөгжлийн чадамжийг үнэлдэг 3 левелтэй 170 оноо нийт 48 сар хүртэлх хүүхдэд хийгддэг үнэлгээ байгаа. Тийм энэ үнэлгээ маань болохоор яг тухайн хүүхдийн ганцаарчилсан хувийн төлөвлөгөөг гаргахын тулд хийгддэг юм үнэлгээ. Сургалтанд банаа дээр явах хүүхд зайшгүй хийгддэг. Дөрөв нөгөө нэг яг сэмүүд дээр хийж байгаа гэд дурдсан шүү дээ. Яг миний сонсох нэг 2 жилийн өмнө ах хийгдэж эхэлж байгаа гэдэг нэг сэмүүдээс тэгжсэн. Тэгээд одоо тэн дээр болохоор нөгөө нэг эцэгчүүд анзаараад хахад яг гоо бүр зайлшгүй хийх шаардлагатай гэсэн хүүхдүүдэд л хийгээд байгаа юм шиг байна тий нөгөө тэнгүүд одоо эргэлзээтэй онош тодруулахад хүүхэд болгон дээр яаж хүрэлцэхгүй тий тэр цаг хугацаанд хүрэлцэхгүй учраас тэгэхээр бас манай энэ асах гэрэл манаас нөгөө юу яасан бэ надаас ингээд хийж байгаа юм байна тэгэхээр хэрвээ нөгөө нэг яахгүй сэмүүд дээр юу хагаад оншин тодорхойгүй ч юм уу одоос нь яг цагаа хүлээж чадахгүй ч юм уу тиймэрхүү тохиолдолд бас энд ирээд хэлэхэд бас
ороод байх гэж бодоод байгаа байхгүй юу? Эцэг эхчүүдийн группүүд дээр манай одоо Тэнгэрлэг ээжүүд групп дээр бас нэлээд түгээмэл асуултууд байна. Үнэлгээ хийж байгаа газар байна уу гэх. Гэтэ нөгөө сүүлийн үед болохоор үнэлгээ чинь нөгөө нэг юу болоод байгаа юм шиг байна те. Арай ховгордоод байгаа юм шиг. Яг нөгөө нэг онш одоо нөгөө нэг онш чиглэллөөгөө үнэлгээ гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хит газарнаас ховгордоод байгаа юм шиг байна те. Тий, анх ингэсэн аутизм Монгол андынхан Солонгосоос мэргэжлүүд авчирч Монголд үнэлгээ хийжсэн. Тэр одоо 2013-4 онд шүү дээ бүр. Тэгээд тэрний дараа манай төрийн бас байгууллага яг тэр хүүхдэд Солонгост онцлуулчаад Солонгос дахь тэр үнэлгээг Монголд хийх боломж байгаа юм байна гэд бас хийж эхэлжсэн. Тэгэхэд бол Карс 2-оор хийжсэн. Тэгээд дараа нь Эдос 2-оор ч бас хийжсэн. Тэгэхээр энэ үнэлгээ болохоор сургалтуудын өмнөх тэр үнэлгээнээс ялгаа нь юу гэхээр хүүхдийн эмч тодруулахад эргэлзээ үүссэн. Эсвэл эцэг эхчүүд хүүхдээ одоо яг ямар төвшөнд тий аутизм үнэхээр байна уугүй юу? Одоо эмчтэр очихгүйгээр онцлох гэдэг эцэгчүүд байдаг шүү дээ тий. Тэгээ дээрэс нь бас ийм юмнууд одоо ингээ групп төрөөс харахад ийм байгаа байхгүй. За би хүүхдээ аваад одоо тий очирлож дугаарлаж сэмүүттээр орсон. Тэгэнгүүт сэмүүтийн эмч маань тий нэг 5-10 минут хүүхдээ маань ажиглаж агаад надаас ганц 2 асуулт асуунгуудаа хүүхдээ маань онш тавьчлаа. Тэгэнгүүт энэ бол ингээд бас яг итгэлтэй мөн үү тий яг жинхэнэ онш бас байж чадсан уу гэд эргэлзээд идэг. Тэгэхээр яг тийм тохиолдол дээр бол одоо ингээд юу гэх юм одоо яг манайх бас тодорхой хэмжээнд аутизмаар дагнаж ажиллаад ингээд бас онцлогоо хийгээд ингээд явж байгааг эцэг эхчүүдэд нэг 10-20 минутын дотор онш тавьж чадчихвэл тэр эмчтэй үнэлгээ хийхгүйгээр тэгээ эдос энэ төр хийхгүйгээр тавьжвэл хүүхэд маань тодорхой хэмжээний дунд хүнд хэлбэртээр байна гэж бас ойлгож байна. Тийм яг ээж аав нар тэрийг хүлээн зөвшөөрөхөд бас хэцүү. Яалтчгүй одоо бид нар хүүхдээ анх ингээл ашиглах гал би ч гэсэн ингээд явж байсан бол эмч ингээл шууд ингээл онш тавихад яагаад ингээ үнэлгээ гэдэг зүйл нэг 40-90 минут үргэлжилт юм байна. Тэрийг яагаад хийхгүй тийм манай хүүхдийг харж агаад ингээд ашиглаж байгаа юм бэ гэдэг дээр ингээд би ч байсан бол бас ингээд бодохоор одоо ингээд бас арай сэтгэл дундуур ингээд үлдэх гээд байгаа байхгүй юу. Тийм тэгтээ яг хөө ингээд зүгээр бид эдийн туршлагаас харахад бол ер нь тийм байх гад байдаг. Тэгээж ээж авд талаас харахаар хүлээж авахд бас жоохон хүнд байгаад байдаг. Тийм хүмүүс болохоор ингээд манайх руу ч юм уу бас ингээд хандаад те ирээд за энэ дээр би жоох хэрэгэлцээд байгаа учраас танах одоо тэ сэмүүдтэр танах яг алгаагүй эдос 2 гэдэг энэ онцлогоог ингээд хийдэм байна. Би хүүхдийнхаа бас яг ингээд нарийн бас ингээд нэг хэдэн минут те одоо биш те нэг цагаар ч юм уу тэгээд нэг эцэг ихтэй давхар ярилцлага хийгээд стандарт ярилцлага хийгээд эргээд яг тэр онцлогоог яг цаг хугацаанд нь яг ингээд те жилтаар ингээд хүүхдэрээ хийлгээд тэгээд төвшин нь яг үнэндээ энэ хүүхд маань тэ хүн бэлбэртэй байгаа мó тэ нон спектрум байгаа мó эсвэл одоо тэр нөгөө нэг яг аутизм дотроо одоо ямар төвшөнд байгаа хүн дэлбэртэй эсвэл дундаж төвшөнд байгаа мó дунджийнхаа дунд дээр байгаа мó эсвэл хөнгөн дээр байгаа мó хөндрүүд тал руу байгаа мó энэ төр гээд нарийн гаргаж ирэхийг хүсвэл одоо яг бид нар дээр бас ингэж хандаад ах шиг байна. Сэмүүд маань болохоор яг угаасаа тэр тэргөө нөгөө улсын байгууллага ачаалал ихтэй үн төлбөргүй ажиллаж байгаа учраас бүх хүүхдүүдээр тэр хүнлээг бас хийж чадахгүй хүрэлцэхгүй байгаа учраас ер нь хүмүүсийн одоо тэр сэтгэл ханамжнаас янз бүрлэх шиг. Манайх чинь хөнгөн байсан учраас эргэлзээд үнэлгээ танаа дээр хийлгэжсэн байхгүй. Тэгэхээр яг тийм үед бол сэмүүдийн эмчнэр бол яг эргэлзээд ирэн шүү. Эргэлзээд ирэнгүүт эдос хоёроо хийгээд ташаа. Гэхдээ түрүүхийн оюун чимэг бас яг нэг хүмүүсийг бас мэдээсэй гэсэн юм ярьлаа л та тий. Сэмүүд дээр очиод амархан онш тавигдчихж байгаа бол тэр бол дундаас дэшээ төвшнээ те ер нь хүндөвтөр хүн нөгөө маш ойлгомжтой харахад ойлгомжтой бол тийм тэр оншиг бол эмчнэр бол шууд л тавьдаг яг үзлэгээрээ тэрнээс багасаад одоо хөнгөн те эсвэл өндөр чадамтай аспергерийн тэр болоод яваад ирэхээр эргэлзээ үсэж эсвэл ADHD ч юм уу эсвэл ингээд нэг ондоо тийм хөгжлийн хоцрогдол энэ төр байгаад ирэх юм бол үнэлгээгээ хийгээд эхэлдэг те тэгээд бас одоо үнэлгээний нэг давуу тал нь юу юм гэхээр энэ зөвхөн одоо эцэг их одоо эмчид онш тавихад зориулагдсан бас биш. Миний харж байгаагаар үнэлгээнд орсон хүүхдүүд үнэлгээнийхээ хариунуудыг эцэгчүүд нь багштай надад цэцэрлэгийн сургуулийн өмнөх боловсролын багш нь өгөө. Эсвэл ерөнхий боловсролын сургуулийн багш нь үнэлгээний хариуг өгөөд манай хүүхдийн онцлог нь юм байна гэдэг тэр олон хуудаснаас бүгд гараад ирдэг. Манай дээр бол одоо энэ чинь тийм яг нөгөө бас тайлын хэлбэрээр бичгийн хэлбэрээр гаргаж өгч байгаа. Тэ ингээд нөгөө нэг үзүүлэх ёстой үзүүлэлтүүд болгон дээрээ ингээд нөгөө нэг юутай тайлбартай
За энэ хүүхэд ер нь энэ тал нь одоо тий нийгмийн харилцааг хамтын харилцааг эхлүүлэх чадамжтай юм байна. Энэ дээр ингэж үнэлүүлсэн шүү. Цаашдаа энийг анхаарах хэрэгтэй шүү гэдэг тайлан дээр илүү ингээд гарч ирдэг. Тэрийг нь харж агаад за цэцэрлэгийн хүүхэд сургуулийн хүүхэд байх юм бол түрүүний нөгөө хэлээд байгаа тэр нөгөө хувийн хөгжлийн төлөвлөгөө энэ төр ялчгүй тэр холбоотой зүйлсүүд болсон ач холбогдолтой гарч ирж байна. Төлөвлөгөөнөөс асуумаар нь л да. Одоо яг надаас онолыг маш их хүмүүс асуугаад байгаа байхгүй. Тэгмүүд энэ дээр нөгөө нэг хэрвээ онцлогыг үнэлүүлэхийг хүсчихвэл яг бас эцэгчүүд яах ёстой вэ? Танаа дээр бас нөгөө хэр удаан хугацаанд хүлээх үү? Тэгээд урьдчилж асах уу? Тийм. Яаж бэлдэх ёстой вэ? Урьдчилж ер нь бол цаг ав. Одоос ер нь бол эцэгчүүд нэлээд эрэлттэй байдаг. Тэгээ манай үйл ажиллагаа ч гэсэндээ дотроо их явагдаж байгаа учраас тухайн хүүхдэд тохирсон цагийг гаргаж өгөх гэж би тэгэд бас нөгөө цаг заваасаа ягаал ажил болно. Тийм учраас урьдчилж цаг авах хэрэгтэй. За тэгээд бэлдэх шаардлага гэх юм бол ер нь хүүхд маш сайхан тайван амарсан. Тэгээд яг үнэлгээнд орохын өмнө ямар нэг юм асуудалтай ч юм уу те хүүхдийг уйлуулж арилуулсан ч юм уу те тиймэрдүү зүйл болохгүйгээр айгу тайван байж байгаад ирүүл зүгээр. Тэгэхгүй болохоор нөгөө нэг яг зарим эцэгчүүд одоо нөгөө нэг өөрснөө хүүхдээ харах боломжгүй те ажиллаа хийгээд эмээ өвгөөр нь харуулдаг ч юм уу те тэгсэн мөрчлөө нөгөө хүүхдүүд маань ээж аавдаа илүү байдаг тохиолдлууд байгаа. Тэр үед яг үнэлгээнд надаас хоёр дөрөхөд юу хэрэгтэй гэхээр хүүхдтэй хамгийн ойр байдаг хүн ер нь бол ирэх шаардлагатай байдаг. За тэр хүн маань тэгээд үнэлгээнд ороод тэр хүн маань юу хийх вэ гэхээр ямар ч гэсэн хүүхдийг хамт ажиглана. Тэгтээ яг үнэлгээ орж байгаа нөгөө нэг үнэлгээ хийж байгаа хүний заавар те за хүүхдтэйгээ за одоо ингэж харилцаад үзэрэй тэгэрэй гэдэг зааврыг биелүүлэх тийм хүн байх хэрэгтэй. Тийм учраас ойр дотны хүн ер нь бол байх хэрэгтэй. Эдээс 2 сар л бас эцэгхийн асуумжууд бас нэлээх асуумжууд байдаг. Тэгээд нөгөө сая хэлсэн те хүүхдтэйгээ хамт нөгөө илүү нөгөө хамт олон цаг хамт байж чаддгүй эцэгчүүд ирэх хүүхд асрагчаар хүүхдэд харуулдаг бэжэж өөрсдөө ирээд асуумжинд хариулах боломжгүй юм байна. Тийм бас хэцүү байдаг. Тэгэхээр хүүхдээ сайн мэддэг асуумж болгож ирэх хэрэгтэй. Тийм ээ. Тэгэд бас хамгийн чухал юм сайн хэллээ. Хүүхд аягүй сайхан тавь амарсан байх хэрэгтэй. Жишээлбэл нойрны ихэнх аутизмтай хүүхдүүд нойрны асуудалтай. Тэгээ шүн унтахгүй өөрөөр унтчаад өглөөр цаг авчвал бас тохиромжгүй. За үнэлгээний хувьд юм байгаа юм байна. Одоо үйл ажиллагаан дээр би тэр 4 сарын 1-нд зохион байгуулагдсан арга хэмжээний талаар бас нэг жоохон мэдээлэл өгүүлмээр байна. Би ойлгохдоо яг одоо мэрэгжлийн хүмүүст зориулж тэгээд одоо энэ AB терапистуудыг дотооддоо бэлтгэхэд тий анхаарч эхлэх гээд байгаа юм уу да гэж ойлгосон. Яг хөө тэгэж бас ойлгож болно. Тэгээ яг 4 сараар бол яг аутизмыг таниулах сар гээл тэгэл бид хэд ч бас яг baby map үнэлгээ онцлогоо өн төлбөргүй болгоол эсвэл одоо ингээд ялгуурлан гадуурахгүй байх ч гэдэм үү аутизм гэж юу вэ ямар шинж тэмдгүүттэй вэ гэл ингээл өмнө нь одоо ингээл ажлууд хийгээл эсвэл одоо өрхийн эмнэлгийн эмчнэр совлогч нар сургалт ороод ингээл яг ер нь бол ажиллаад бас өөрийнхөө хэмжээнд нэг мэргэжлэгүүрийн тэгэлээсэ тэгээд яг сая юу яалаа л да нэг ингээд 100-аад байгуулга болсон байна гэдэг чинь шүү дээ. Тийм. Тэгээд бид нар ч өөрсдөнд бас асуудал ингээд тулгарч байна. Дандаа гадны мэргэжилтэн гадны зөвлөгтэй ажиллаад тийм ингээд ах бас ингээд өртгөө хувьд ч гэсэн за тэгээд бас цаг хугацаа орон зайны хувьд ч тэр ингээд нэг иймэрхүү байгаад байна шүү дээ. За тэгээд бид нараас бусад байгуулагдсан зөндөө олон газруудыг харахаар одоо манай салбарт одоо яг зан үйл заслын чиглэлээр бол хүний нөөц бол өгүүлэгдэж байна. Зан үйл засал гэж би бол өөрөө юунаас ингэж нөгөө үндсэн суурьнд тэгж харсан байхгүй. Тэгээд эн чин цаашаагаа ингээд яваад судлаад ингээд ирсэн чинь ганцхан яг аутизмын чиглэлээр ч биш ер нь зан үйлийн суурьтай бас юм нөгөө нэг хөгжлийн онцлогтой хүүхдүүд зөндөө олон төрлийн онш байгаа шүү дээ. Энэ чиглэл болгон дээр одоо бидний энэ зориод байгаа мэрэгчлэлтэн маань одоо бид эдийн зорилго саяны тэр аутизм ба боловсрал гэдэг 4 сарын 1-нд бол яг арай нэг юм одоо салбартаа хүний нөөцийн асуудлыг бас шийдчих юмсан тий арай нэг өөр төвшөнд одоо ингээд бид нар л энэ ажлыг бас эхлүүлсэн юм чинь бас нэг юм нэг асуудлыг ингээд шийддэг байх юмсан бид нар л олж харахгүй бол одоо бас өөр хин харах ингээд би тэгэд нөгөө BACB гэдэг одоо Behavior Analysis Certification Board гэдэг энэ газар руу холбогдоод тийм ер нь бол одоо яг зан үйл заслын мэргэжлийн одоо дэлхийн холбоо гэх юм одоо энэ газар тийм эднэртэй холбогдоод тэгээд эднэр маань болохоор бас ирээд тийм яг энэ мэргэжил одоо зан үйл судлалын одоо магистрийн хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлснээр яг ямар одоо ач холбогдол болох гэдэг юм. Ганцхан яг аутизмтай хүүхдтэй аба терапигаар ажилладаг энэ чиглэл дээр ач холбогдол үүсгэх гэдэг юм уу, төвшил гарах гэдэг юм уу.
эсвэл бас өөр юм өргөн өрөөнд байгаа мó гэдгийг айгүй сайхан тайлбарлаж илтгэл тавьсан. Тэн дээр бол одоо миний үндсэн ихэлсэн жижигхэн одоо харах үнцэг шүү дээ. Энэ бол бас нэлийн томроо явцсан. Тийм ганцхан одоо нэг юм аутизмын ага засал хийдэг төвүүдээр хязгаарлагдахгүй. Энэ бол одоо энгийн цэцэрлэг тий энгийн ерхий боловсролын сургууль одоо тэгш амруулдаг болчиход байна шүү дээ. Эднэрт хэрэгтэй юм байна. Энд байгаа бүх одоо хүүхдийн сэтгэл судлаач, нийгмийн ажилтнууд эсвэл одоо багш нар маань тий багш суртаа бүх хүн энэ хөтөлбөрт хамрагдаж болно магистрийн хөтөлбөрт. Тэгээд ирэхээр одоо ингээд ерхий боловсролын сургуулийн тэгш амруулалтан дээр хүүхдэд ойлгоод сургалтын хөтөлбөр гаргаад хүүхдийнхаа үнэлгээ хийгээд тий явцыг хэмжээд багш нартаа ингээд хүүхдтэйгээ хэрхэн ажиллахыг заагаад явдаг юм мэрэгчлэлтэн одоо аюу заашгүй хэрэгтэй байгаа даа шүү. Тэгэхээр тэр хүний одоо ингээд бий болгоно гэсэн үг. За эмчнэр маань болохоор энэ бас сурж болно. Эмчнэр болохоор өөрсдөө зам үлийн зарчим үндсэн суурьудаа ингээд ойлгоод ингээд ирэхээр бас нөгөө нэг яг онцлогдсон хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нарыг хаашаа явуулах юм тий. За ингээд яваараа эдэн сарын дараа ирээд хэлтаа хэлгээрээ. За та хоёр ингээд үнэлгээ чи юм биш үү? Үнэлгээг надад чи ичдэг тий. За тэгээд эргээд ийм болоод ирсэн байх шүү. Одоо та хоёрт зан үлийн одоо засал биш хил засал хэрэгтэй байна гэдэг ч юм уу тий. Ингээд ерөөхдөө бас энэ нөгөө нэг айгүй хэрэгтэй мэрэгчлэлтэн байгаа байхгүй. За тэгээд одоо аутизмын төвүүд дээр ажиллах юм бол яг аутизмын төвөө өөрөө удирдаад явж болох нь байна. За эсвэл ингээд нөгөө абажерапист одоо бэлтчих нь ах нь байна тий. Үнэлгээг нь хийх нь байна. Хүүхдээ хаан дээр сургалт хөгжлөө үйл ажиллагаан дээр хэл тавиад удирдаад явах юм байна. Ингээд ер нь бол айгүй олон талын юутай. Тэгээ энэ болохоор нэг ганцхан дөрөвний хэлсэн яг аутизм төвхтөр хязгаарлагдахгүй. Тэгээ заамлын суурьтай ингээд нөгөө нэг одоо юу хин хэлэх хамааралтай хамаарлаа шалтгаалсан хөгжлийн хоцрогдол, дислексия, одоо сурталчилгын бэрхшээлгээд айгүй олон төрөл байгаа шүү. Энэ тал дээр ч гэсэн ер нь бол мэрэгжлийн орон зайг ер нь ингээд нөхөд явахаар. Тийм шүү. Монгол улсын хэмжээнд ер нь яг энэ чиглэлийн мэрэгчлэлтнүүд бэлтгэгдээгүй. Тэгээ одоо л яг ашуус дээр нөгөө хөдөлмөр засал гэл тэгээд миний мэдхийн одоо байгаад байдаг. Хуучны нөгөө Оросын албаны улс сургууль төгсөж ирсэн нөгөө ям дефектологч тасалч нэг speech language pathologist тийм хүмүүс л байгаад байгаа шүү гэн тий. Ер нь бол одоо сүүлд гадаадад сургууль төгсөж ирсэн. Тий одоо манай нөгөө Ана центрийн хин багш шиг тийм л хүмүүс байгаа болохоос биш яг эндээ одоо сураад энэ мэрэгчлийг эзэмшиж байгаа хүмүүс бас ховор байна. Нэгдүгээр хоёрдугаар бас нэг юм бас сонсогч нарт бас сануулж хэлэх гээд урд нь нэг асуудал гарч ирсэн. Зан үйл засал гэж юу яриад байгаа ингээд нөгөө мэдгүй хүмүүс маань энэ ер нь бол одоо энэ терапистуудыг л тий англи хэлнээс монгол руу хөрвүүлэхээр л ингэж орчуулагдаад байгаа нөгөө шашны зан үйл гээд бас буруу ойлгоод сонсогч нар тайлбар хийхгүй бол за манай дөлгөө сайхан тайлбарлаа. Монголд болохоор одоо яг одоо анагаах хөдөлгөөн төслийг хамгийн 2007 оноос хойш хийж эхэлсэн байлаа. Тэрний дараа 2018 оноос хойш хөдөлмөр заслыг. За тэгээд яг дөнгөж өнгөрсөн жилээс 25 оноос анхны хил заслын эслэгчдийг элсүүлж авсан байсан. За тэгээд мобис бол тэг шамруулах боловсрлоор яг зөндөө олон хүмүүс элсүүлж байгаа. Гэсэн чи энэ болохоор нөгөө яг манай хөгжлийн бэрхшээлтэй гэж онцлогдсон байгаа хүүхдүүдэд маш хангалтгүй. Маш зөөн цоны элсэгч ер нь бол банк жил болгон бүртгүүлдэг. Тийм учраас нөгөө нэг яг тэр хооронд ингээд нэгэн завсар загараад байгаа. Тэр мэрэгжилтнүүд байхгүй тэгэнгүүт Монголд одоо хэдийгээр яг ингээд зан үйл засалт яг тэ хүүхдтэй ажиллах хэрэгтэй хөдөлгөөн засалч ингээд яваад эхэлж байна. Хил засалч нь эхэлчлээ тэ. Хөдөлмөр засалч нь байна. За тэгэнгүүт тэг шамруулах боловсролын мэрэгжилтнүүд нь бэлтгэгдээд эхэлж байна. Яг энэ баг хамт олныг яг тэ базаж ингэж бүрдүүлж ажилтдаг зан үйл засалч нь ер нь бол яг одоогоор байхгүй байгаа. Ямар ч сургууль яг энэ EBA гэсэн тэ нагсан магистрийн агсан төвчний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургууль байхгүй байгаа даа. За тэгээд яг энэ зан үйл засал гэдэг нь болохоор тий тухайн хүүхдэд хүнд байхгүй байгаад байгаа тий эсвэл дутагдаад байгаа. За эсвэл яг нийгэмд энэ зан үйл хэрэгтэй гэж бодсон зүйлийг одоо механикаар ер нь бол хүнд суулгадаг хүнийг ер нь бол зан үйл засалч гэж хэлж байгаа. Тэгээд нөгөө хүсвэртэй зан үйлүүдийг нэмэгдүүлэх тий нөгөө хүсэмжит бус одоо тий сүрэг зан үйлүүдийг бууруулах. Тэгээ яг нөгөө зан үйл засал ихээр нөгөө төрөний засал лам гэдэг шиг яг тийм ойлголт байдаг. Тэгээд бас нөгөө талаар яг зан үйл засал ихээр ер нь бол ингээд нэг юм асуудалтай зан авиртай тий сөрөг зан авиртай хүүхдтээр л ажилдаг арга зүй юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ маань болохоор
яг нь ер нь бол тэн дээр ажиллах нь ажиллаж байгаа. Гэхдээ тэр нь алсын зорилго нь мөн боловч яг бид хэд нэг Webmap гэдэг үнэлгээ хийж байгаа гэсэн чинь хөгжлийн одоо 17 төрлийн хөгжлийн суурь чадамж те. За хүүхдийн одоо үг аваа даган дурайх, үйлдэл даган дурайх те өсөлтөө илэрхийлэх гэл ингээд нөгөө хүүхд болгонд байх хэвээр чадамжуудыг үнэлээд те энэ ноцрогдсон байгаа энэ ур чадваруудыг хөгжүүлнэ. За тэгээд цаашлаад одоо төвшин ахаад ирэх юм бол академик чадрууд дээр нас ажиллаж байна. Энэ донд нөгөө хэл яриа харилцаа нийгэмшүүг бол угаасаа бүр ингээд суураараа энэ хөтөлбөр маань бол дэмжиж ингээд явдаг юм хөтөлбөр байгаа. Тэгээд та нөгөө нэг саяны тийм яг ингээд ажиллаж явах явцад одоо тэр нөгөө асуудалтай зан авирууд угаасаа ингээд буураад ингээд явж яадаг. За тэгээд давхар ингээд ер нь бол нэлээд бас сүрэг зан авиртай хүмүүс байх юм бол одоо бид нэр энэ ABC, MABC гээл те бууруулах юм нэг юмнууд арга тактикуудаа хэрэглээл ингээд явдаг. Тийм тэгээ нөгөө хүмүүс нөгөө зан үйл засал ламбуу гэхээсээ илүүтэй зан үйл засал гэдгээ зөвхөн ингээд асуудалтай зан авир дээр ажиллаад байна гэж ойлгоод байдаг. Гэтэл бол бас нөгөө тал тас юм байгаа шүү. Яг хүүхэд дээр одоо те нөгөө аваа гаргадаг тий үггүй хүүхдээр үхтэй болгоно тий. За үхтэй болгох юм бол нэг үгээр ярина, хоёр үгээр ярина тий. Холбож ярина. За тэгээ нөгөө команд ойлгохгүйс хүүхд буцаад команд ойлгодог болно гэдэг ч юм уу. Ингээд ер нь яг ингээд тэр хөгжлийн суурь чадамжуудыг яг системтэйгээр яг дараалтаагаар үнэлгээнийхэн дагуу ингээд системтэйгээр хөгжүүлээд явдаг учраас одоо юу гэх юм аба дотор бол одоо хэл одоо Webmap нь болохоор хэл яриа харилцаа нэмшиг илүү дэмждэг одоо нөгөө ABC-г бодвол яг тэр чиглэлийн хөтөлбөр байгаа даа. Үндсэн нөгөө нэг одоо манай дээр болохоор бид хэд бас нөгөө сая нэг судалгаа энэ төр хийгээд хэл заслын төвүүд энэ төртэй бас ингээд холбогдоод ингээд асууж хахад манай хэл заслын төвүүд болохоор бас яг юм хоёр хуваагдсан байт юм байлээ. За та хэд юу яа одоо хүүхдээр үнэлгээж байгаа ш тэд нар. Тэнгүүд хэл засал дээр хамар очоод үнэлгээ хийнгүүт за танаа хүүхд ингээд тэгээ даган дуурайх чадамж хөгжөөг байгаа учраас бид нар хэл засалд авахд арай эртэнэ гэдэг төвүүд байт юм байлээ. Зарим нь одоо тэгээ аба дээр очоод та хэд ер нь бол ингээд суурь чадамжуудаа сайн хөгжүүлээд ирээ. Тэгжиж дараагийн шатан та хэд тэгээ одоо нэг хэл заслын төвшин дээр очих нь гэдэг. Тэнгүүд зарим нь болохоор ер нь эхнээсээ шууд хүүхдээ ингээд аваа явцдаг. Тэгээ тэр нэг бүх юм эхнээсээ ингээд бэсик төвшнөөс эхэлсэн байсан ч хамаагүй эхлээд явдаг тиймэрхүү. Янз бүрийн газрууд бол бас ингэ байгаад байгаа тийм. Тэгэх бах уу одоо 100 орчим байх болго энэ хэрч тий анх чи бид нарыг чи хүүхдээ аншлуулж байгаа чинь би чинь тусгай сургуулиудын хэл заслын багш нартай л яаж иж байгаа л олж уулзах л мөрөөдөлтэй байлаа шүү дээ. Тэгээд түрүүний нөгөө ярьсных тийм ер нь бол бас юм байлаа. Сая манай нөгөө тэр аутизм боловсруулалтын конференц дээр за тэр BACP-гийн гадаад харилцааны захирал ирсэн. Саяны тэр нөгөө нэг зам судлалынхаа магистрийн хөтөлбөрийг ерөөхдөө танилцуулаад илтгэл тавьсан. За нөгөө хоёр мэргэжилт нь болохоор Америкаас ирсэн одоо нөгөө хэл заслын бас ийм холбооны бас одоо гишүүн тэгээд бас BCBAD гэдэг ийм юутай эмэгтэй ирсэн. За тэгээд тэр хүний яриагаар бол бас ингэж байгаа байхгүй. Өөрөө тэр хүн хэл засал руугаа илүү дагнаж явж байгаа хэрнээ бас BCBAD байгаа байхгүй. Зан үйлийн бас ингэж одоо холбооны бас ингэ докторийн төвшний сертификат байгаа байхгүй. Тэгэхээр хөдөлгөөн засалч одоо хөдөлмөр засалч байсан, хэл засалч байсан аутизмтай хүүхдэд ажиллаж байгаа бол зан үйлийн суурь ойлгоод зан үйлээр бас магистр хийгээд тодорхой хэмжээнд магистраасаа цаашаагаа эн чинь BCBA энэ гэдэг явна шүү дээ. Тэгэхээр энэ дараалалаар явах юм бол маш зүг байд юм аа. Гэт тэгэхээр бидний одоо бас энэ нөгөө санал болгоод Монгол улсад маань хэрэгтэй гэдээ олж хараад байгаа энэ хөтөлбөр маань болохоор бас хэл засалч нар маань бас сууж болно. Хөдөлмөр засалч нарт маань бас хэрэгтэй. Аутизмтай хүүхдэд хаана л ажиллаж байна. Энэ бол айгүй хэрэгтэй хөтөлбөр байгаа байхгүй. Тэгээ эргээд тэр хүмүүс маань өөрсдөө багш нараа бас бэлдэх бас чадамж бүхий. Одоо тэ аба терапистуудтайгаа бэлдэх бас юм боломжийг одоо юугийн суурийг тавьж өгсөн юм одоо хөтөлбөр. Одоо энэ дахиад цаашаага хизээ үргэлжлэх үеинд одоо хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс байвал сонсож байгаа хүмүүсээс. Тий, одоо болохоор ийм байгаад байгаа байхгүй. Бид нар болохоор яг сая ингээд нөх хүмүүс авчираад за тэгэнгүүт бас яг юу яалаа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын яам, тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, боловсролын ерөнхий газар гэд яг энэ салбарт яг нөгөө бодлого тодорхойлогчд маань яг тэр конференц дээр ирээд илтгэл тавиад бас сонсоод бидний зорилго бол тийм байсан. Тэр хүмүүс ойлгож аваасаа энэ одоо усад яг энэ мэрэгжил хэрэгтэй байх шүү, тэр хэрэгцээ шаардлага байна шүү гэдгийг ойлгосоо гэдэг хүмүүсийг үргэлжсэн. Тэгээ бүгд бас айгүй сайхан бас дэмжиж хамрагдаад ингээд явсан. Тэгээд тэр юуны дараа конференцийн дараа бид нар боловсролын ерөнхий газартаа уулзаад
ийм байх шүү те ийм байна одоо ингээд нөгөө нэг дэлгэрүүлж яриад танилцуулаад нөгөө Нил Мартин гэдэг тэр BCP-ийн гадаад харилцааны захирал энэ төр маань өөртөө бас давхар хамт уулзалт хийгээд явж байгаа. Тэгээд одоо дахиад л бас хүмүүстэй уулзаж энэ чинь нөгөө нэг боловсролын яам боловсролын ерөнхий газар одоо шинэ мэрэгжлийн индекс энэ гаргаж өгнө энэ төр гээд тэндээс эхлэлийн нас тавих хэрэгтэй. Тэгээ ялцчих хугацаа гаргах та тий. Тэгээ бидний хувьд бол энэ нөгөө нийгмийн харилцаа ажил бид нар эхлүүлсэн бол энийг одоо ингээд ямар ч байсан нэг их сургууль авчаасай тий боловсролын яам маань зөвшөөрч байсай тий үнэхээр хэрэгтэй шаардлага байна шүү гэд. Тэгээд одоо энэ нөгөө нэг FM одоо энэ нэвтрүүлгээс гараад бид хоёр нөгөө боловсролын ерөнхий газрын дарагтаас амжилт гэсэн. уулзаж байна. Одоо тий энийгээ бас нэг тодорхой хэмжээнд бас юу яагаад танилцуулаад бас дахиад ингээд нөгөө боловсролын ерөнхий газрын дарга маань сая солигдсон. Сайн солигдоод тий дахиад танилцуулаад ингээд явах чинь. Тэгээд энэ дээр бас манай нөгөө нэг мобисийн тусгай хэрэгцээд боловсролын тэнхим маань бид энэ нөгөө конференцийг хийх гэж ерөн жил гарны өмнөөс л нөгөө BCP-тэй холбогдоод юмудаа ярилцаал ингээд явсан. Тэр үед болохоор нөгөө мобисийн тусгай хэрэгцээд боловсролын тэнхим боловсрол сурдлын сургуулийн захирал мөнх жаргал за нөгөө тэнхимийн эрхлэгч байгаль мах шинтертэй холбогдоод бид нар ер нь ингэх гээд байна. Та хэд энийг ер нь сонирхгүй одоо тэ сургууль дээр магистрийн хөтөлбөр болгож авах уу гэд тэгэнгүүт айгуу сайхан дэмжиж хүлээж авсан. Тийм тэгээд ташрам дэлгэхэд бид нарыг бас энэ конференцийг хийхэд тэдний бас ингээд нөгөө нэг юу те одоо бид нар сонирхож үзнэ тэр хүмүүсээгээ бас ингээд Монголд аваад ирээч. Тэгээд бид нар ер нь бол айгуу сонирхож шүү гэд ингээд бид нар тас урам зориг өгсөн. Тэгээд ер нь тэн дээр бас айгуу талархууштай байгаа. Тэгээд тэр хэд маань тээж яваад тийм тэгээд тэр хэд маань одоо ингээд бас бүх уулзалтан дээр хамт дэмжиж бид нар бол одоо сүлээж авах билээ шүү гэд ингээд явж байгаа учраас бид нар бас айгуу бас юутаагаа тийм налхууштай байгаа. Тийм тэгээд өөр бас яг Монголд ганцхан мобисийн тусгай хэрэгцээт гэхгүйгээр өөр бас мөсөөс ч юм уу тий одоо сургуулиуд дээр бас хэрэгжүүл бас сайн лиз ямар ч гэсэн эхлэлийн нэг ингээд тавиад бас явуул гээл араас нь хөцөлтөл явчихсан. Том зорилго тэгээд явхаар тэгээд яг хугацаа их оронтой энэ ч одоо улсын хэмжээний том ажил болвол тий. Гэхдээ эхлэлийг нь суурийг нь тавиад эхлүүл гэдэг нь тий. Одоо ирээдүйд манай хүүхдүүдэд бас зөндөө хэрэгтэй үр дүнтэй л байх. Тэгэхгүй бол одоо ч ерөөсөө л нэг бол анх бол бид нар чинь хаана хүүхдээ сургалтанд хамруулах уу гэж гадагшаал судалгаа хийдэг байл шүү дээ. Гэтэл одоо хүүхдээ аваад очих 100 орчим байгууллагатай болцсон байна гэдэг чинь бас эдгээр байгууллагын бас нэг түүчэлэгч нь болоод явж байгаа эдний байгууллага бас баярлалаа. Нийлт эсэгчүүдийн хүмүүс бас талархал дэвшүүлмээр байна. Манай нэвтрүүлгийн цаг тэгээд бас дуусах төвчээ найруулагч маань дохио өгсөн байна. Тэгээд сүүлийн одоо эцэг эхчүүдэд эсвэл багш нарт тэ эсвэл нийгэмд биж болно. Сүүлийн нэг хэлэх зүйлийг оюун чимэгтэй бас хиндэ дүлгөөндөө үлдээе. Баярлалаа. Тий. Тавчхан. Тийм бидний зүгээс бол ер нь бол өөртөөхөө зүгээс маш их хичээж ажилладаг шүү тий. Тийм одоо бас ээж аав нар маань нэг талд одоо юу гэх юм хүүхд маань өвчгүй байна тий. Энэ газар сайн ажиллахгүй байна биш байна гэл ингээд агай их шүмжлүүд байдаг. Тэгээд яг энэ бол зүй ясных угаасаа бол хүмүүс хэлэхүүгээ хэлдэг баха. Гэхдээ бас нөгөө одоо мэрэгжлийн байгууллага гэдэг бол мэрэгжлийн байгууллага байна. Таад мэрэгжлийн байгууллагатаас хандж байгаарай. За тэгээд мэдээж шүмжлэл байна. Бид нар тэрийг хүлээж авна. Гэхдээ энэний цаана ажиллаж байгаа ажилтнууд те бид нар бол маш их сэтгэл гаргаж хичээж ажилтгий шүү. Яг стандартын дагуу те мэрэгчлэнээ бэлдээд хөтөлбөрөө нарийн одоо нэвтрүүлээд те хүүхдүүдтэй бас нэг үр дүн гаргахын тулд ер нь их гоо сэтгэлээсээ ажилдаг. Тэгээ энэ дээр ингээд нэг тэр талаас нь бас айгу хүлээж авмаар юм шиг ингээд зүйлүүд бас анзаарагдаад байдаг. Мэдээж нэг юу хүлээд одоо шүмжлэг хүлээж авалгүй л яг уу. Гэхдээ бид нарт бас ингээд сэтгэлийн нэвжлэг бас ингээд өгч байгаарай. За баярлалаа. Миний зүгээс бол эцэг эхчүүдтэй ер нь маш их тууштай байгаарай тий. Хүүхд болгоомны маань онцлог өөр шүү. Тэр болгонд хугацаа их шаарддаг шүү тий. Зарим хүүхд 3 сар яваад жил яваад ч юм уу тий хөөрхөн болцсон байхад зарим хүүхд 3 жил 4 жил явж иж ер нь бол өөрчлөгддөг. Тий хугацаа маш их шаардлагатай. Тийм болохоор тэрнийг аягүй сайн хүлээн зөвшөөрөөрэй.
хэдий хэмжээтэй баг байхаас нь эхлээд хэдий их хугацаа зарцуулан төдийжний хүүхэд маань эргээд насанд хүрсэн хойноо том болсон хойноо эцэг ихтэй гэр бүлийнхэндээ тий бие даасан байдал нь илүү их сайн харагдаж ер нь бол тийм бие авч явах чадамжтай болно. За тэгээд ингээд энэ хүрээд нэвтрүүлгийн маань цаг дуусчихээн. Тэгээд радиогийн одоо бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирж өгтэй байгууллагын талаар танилцуулсан, хотын зорилгоо танилцуулсан та хоёртаа маш их баярлалаа. Маш их баярлалаа. За радиогийн 1-р студид хөтлөгч Отко Оюка, найруулагч Мизунаар ажиллалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Хүүхэд бүхэн өөрөөрөө онцлогтой. Өөрөөрөө өнгөөр гэлтдэг. Би ч мөн адил тэдний нэг юм. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг танд хүрлээ.